finally Duleti буюу толготын маргааштай Rocket Bear DC-сэн дууг сонсох гэж байна. Тэгээд дахин нэгэн удаа ахын постноос орж ирсэн лайк нэг remix. Дахин нэг удаа Rocket Bear DC-сэн хүн гарч ирж байна. Гэхдээ нэрнээсээ авахлаа энэ жоохон асуудалтай болж ирж байгаа нь харагдаж байна л да. Duleti-гийн маргааштай Rocket Bear DC гэж өөрөө ард нь бичсэн байна тийм үү. Rocket Bear DC гэж хашилтан дотор бичгийг чинь ер нь тэгээд нэг тийм энэ дууг аваад lyric видеог нь хийдэг ч юм уу зүгээр улаан пэйж дээр оруулаад тавьдаг ч юм уу тийм хүмүүсийн хийдэг ажил шүү дээ. Ингээ хашилтан дотор Rocket Bear DC гэдэг чинь. Яг албан ёсоор цацахтаа ингэж цацж байгаа нь яалт ч хүмүүст энэ бол Rocket Bear DC шүү гэдгийг харуулж ийж тэ. Тэндээсээ ямар нэгэн ашиг хонжоо харсан л үйлдэл болов гэж би бодож байна л доо. Тэгэхээр харъя. Хүмүүс бол энэ дууг сонсоод нэлээд жоок болгоод мим болгоод бол явуулсан. Би бас сонсч үзээгүй байгаа. Тэр нэг wireless хэсгээс нь бусдаар. За хэдүүлээ сонсч үзье. Yeah. You know who it is. Diamond T-Well. G-A-T. Тэгээд маргааштай гэдэг юуг бол угаасаа бүгдээрээ ойлгож байгаа байлгүй. Ах ч угаасаа постороо тайлбарлсан байсан те. Маргаашгүй гэж өөр ахын дуу байдаг, кинон байдаг. Тэрний эсрэг хэлбэр. Rap God-д Rap Devil гэж юу DC-сэн шиг тийм ээ. Rocket Bear луурчин сан уушлал Rocket Bear луурчин гэж хэлж байгаа юм те. дэсвэлэн даано бодол сэтгэлчин тайвно манайга хэрэн гэж яасно Rocket Bear луурчин сан уушлал дэсвэлэн даано бодол сэтгэлчин тайвно манайга хэрэн гэж яасно миний тулгат ав минь зайсан ирэлсэн хотог холын ходон гас хөвсөн зураг хэрвээ нэг шаасан бол тэрийгээ тулг шавнын ярс нөмөрсөн болохоос чи хураг хэрэгсэн хотог хинэн химбэ сэтгэлэн ухаг бод бус тэр бүх юм нураг намайг яагаад ингэ байгааг таалдаа Энэ дээр нөгөө Нимбатри тэрэгээ оролцсон байсан тэр мим бол бүр goes hard man. Өдөө шидсэн чулуур дээр ундаг Тусч хүмүүс гараад дэшээ савта Үнэн бүхнээ иргэн сүхэж дуулнаа Хөлөөрөө тэгэлсэн энэ хаалгаар Хүлээж байгаад мэн чинь нэг л зуулаа Өшөөгөөрөө хайрт ээж аваа Нуцаар ихсэн юм маань ингээд дууснаа Rocket Bear луурчин сан уушлал дэсвэлэн даано бодол сэтгэлчин тайвно манайга ирэн гэж яасно Айгу өөдгөртэй л яваад байна л тий. Rocket Bear луурчин сан уушлал дэсвэлэн даано бодол сэтгэлчин тайвно манайга ирэн гэж яасно Баач бит. Характер нэг өдрийн хаанч чиний тоглодог тулхтол тулхташ баг юг хэлж вэ нэг хаазли илт биш голдон цаан би байсан бол бодондоо заа би киного гаргачлаа заалгий бишндэг нотоо цаацыг хөгшнтэйгөө хамтудаави эсэргээр минь дахаалын мөнгө нөхгүй яадгийн ара юустэй бацаан яахын тэгээ ара юустэй бацаан шаадгийн биг фиш готоо цаадли бодлыг нөрчсөн ба би тагилтыг битсэн би та гаргасан аль би Rocket Bear За байж. Хоёрдугаар бодгийн дахиад нэг сонсч. Характер нэг өдрийн хаанч чиний тоглодог тулхташ баг юг хэл Тулхтын түүхээр маргаашгүй гэж кино фэйснэг бол бүгдээрээ мэдчихэж байгаа. Тэрхний орд авдраас 2 ч удаа амьд үлдсэн те бид нэр сорийг харж ах шиг байна. нэг хаазли илт биш голдон цаан би байсан бол бодондоо заа би киного гаргачлаа заалгий бишндэг нотоо цаацыг хөгшнтэйгөө хамтудаави эсэргээр минь дахаалын мөнгө нөхгүй яадгийн ара юустэй бацаан яахын тэгээ ара юустэй бацаан шаадгийн биг фиш готоо цаадли бодлыг нөрчсөн ба би тагилтыг битсэн би та гаргасан аль би цаац Rocket Bear луурч Ер нь бол ингээд тийм киноны үн дээр л одоо мөнгө төгрөг өгөөгүй лөөрцэн гэдэг утгаар л тэрэн дээрээ л хэрүүл хийж аал дуу юм байна л. сан уушлал дэсвэлэн даано бодол сэтгэлчин тайвно манайга хэрэн гэж яасно
билүүр чинь сайн уу? Уушлалт эсвэл энэ уу? Бодол сэтгэл чинь тайван уу? Манайга хэрнэ гэж айсан уу? Yeah. Ийм байна баяда. Чи бүх юмыг санаж байгаа ойлго дээ. Тэгээ өгшөө. Чаддсан бол англиар харуугаа барьчихгүй тий. Энэ яах гэдэг. Матч хулгаач байна гэж бүр нэг тийм амар нэг тийм чихрээ булаалгацсан хөвчийг л хараад ах юм царай марийн. Яг уу хэрвээ мэдээж тийм ловер мовер байгаад асуудал байсан бол тэрийг шийдэх нь зөв. Rockby үнэхээр тийм ловер хийсэн бол те ловерч нар нь дуудах магадгүй асуудал үүсэх нь зөв. Гэтэ this way яг ингэж микс өгсөн. Ингэж үү? Яг ингэж юу? Тэрийг бол сайн хэлж мэдэхгүй л байна. Энд ихтэй инээдтэй юм. Би өөрөө байж авах байна гэдэг. Тэгсэн англи үсгээр пост хийсэн байдаг нь. Тэр бол хангалттай хариу нь бол ингэж аа. Тэгээд иймэрхүү юм болж өндөрсөн юм байна. Сонирхолтой. Тэгэд бол энэ дээр л яг энэ олон жилийн дараа гэдэг нь зүгээр л өвс гэж манай хүн бас бичсэн байна. Ер нь бол яагаад заавал одоо өсөж байна. Яг хуу одоо л карьераа хөөж байгаа. Тэгээд нэг ийм хэрэг бас байгаа. Тэгээд энэ олонний анхаарлын төвд байгаа хүн тий. Тэрэн дээр нь бас хандлт горилчих гэсэн юм байсан байж магадгүй. Магадгүй тухайд асуудал байсан дотроо бодож явж исэн юм байсан тий. Дөнгөтэй одоо яг хамгийн өмнө өөрийнх нь хувьд цаг нь таарчлаа гэж бодоод хийсэн юм болов. Гэхдээ галидийн хуучирсан юм байсан юм болоо да гэж бодож шээ. Яг уг нь англиар тий. Яг тухайн үеийн тулгад гоё байсан шүү. Би дуртай л байсан. Яг олон дууг сонсдог байсан гэж бодлоо ярихгүй л дээ. Гэхдээ мэддэг хэдэн дуунууд дээр мань ороод гарахтаа тулгад бол гоё л байсан, кул ах байсан. Англиар өгүүлдэг ямар гоё юм бэ л гэж би боддог байсан шүү. Тэгсэн чи одоо ингэж амар хөгшөө ах болж гарч ирсэн ээ. Ингээд хараас жоохон тийм лээ. За, UP comedy-гийн reel үтгий гэж хэлээд байна те. За, тэрийг харъя. Энэ юм уу? Тийм биш. Окей. Матчи да спал. Матчи да спал. Матчи да спал. Матчи. Энд гэхдээ яалтчгүй нэг тийм инээдтэй байгаа. Матч. Матчи да спал. Матчи. Намаа яагаад ингэж байгаа даалдаа болох юм болох сайн уу? Тасбар дуусна гэж байсан уу? Матчи да спал. Матчи да спал. Матчи да спал. Матчи да спал. Матчи. Окей. That was funny though. Ялч нэг тийм матч ялгаач. Тэр бол яалтчгүй инээдтэй байсан. Тэгээд нэг иймэрхүү юм болж өнгөрч та.